За сайн байна уу? За сайн байна уу? Хорлоо бэй байна. Тэгээд өнөөдөр та бүхэндээ дахиад нэг энергийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэхээр энэхүү бичлэгээ эхлүүлж байна. За тэгээд өнөөдөр ярих сэдэв бол энергийн дэмжлэг гэж юу вэ? Дэмжлэгийн системийн талаар ярина. За одоо хэдүүлээ энэ дээр харцгаая тий. За би зүгээр дэлгэцээрээ ингээд одоо ойролцоо зургуудыг харуулад явчих юм бол та бүхэн төсөөлөхөд арай амар бах гэж бодоод Pinterest руу орсон байгаа. За энергийн бөмбөлөг гэхлээр нэг юм одоо цагаан бөмбөлгийг бид хэд төсөлдөг шүү дээ. За энэ маань болохоор бидний дуусашгүй их нөөц байдаг. За энэ дуусашгүй их нөөцийн урсгал нь одоо орох гарах урсгал нь сайн байж иж одоо тэр тогтмол нуурын ус шиг биш тий голын цэнгэг ус шиг тийм байдаг бахан. За тэгээд одоо нөгөө бидний арга ахуйн амьдрал дээр байдаг мөнгөний асуудал, харилцаа холбооны асуудал, нийгмийн хүрээллийн асуудал гэд бүх зүйл бол хойно ганцхан томьёотой тэр бол энергийн урсгал. Энергийн урсгал нь өгөх болон авах гэж хоёр хуваагдана. За тэгэхээр хэрвээ таны энергийн урсгал гацсан бага байх юм бол одоо мөнгөний эргэлт нь багассан, хэмжээний эргэлт авч чадахгүй гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүд байдаг бахнэ. За тэгэхээр за нэг үндсэн ойлголт нь бол тэр тийм. За өмнөх одоо бичлэгүүд дээр бас байгаа. За дараагийн нэг супер сонирхолтой зүйл болохоор за тэгвэл энэ ингээд байдгийн бол би яаж одоо томрох вэ? Яаж энерги урсгалаа их болгох вэ? Гэдг нь одоо яаж мөнгөний урсгалаа их болох вэ? Яаж хайрын урсгалаа их болох вэ? Хин нэгэнд яаж хайрлуулах вэ? Хин нэгнийг яаж гоё бүтэн хайрлах вэ гэд. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд нь хойно одоо тэгэхээр нөө энергийн урсгалтай холбоотой болж таарад байна тийм үү. За энергийн урсгалыг тэгвэл хэдүүлээ нэмэгдүүлье. За яаж нэмэгдүүлэх вэ гэхээр хэрвээ за нэгдүгээр арга юм би та бүхэнд хэлж өгье. За нэгдүгээр арга нь хэрвээ таны одоо энергийн тэр багтаамжтай одоо тэр энергийг ингээд авдаг сав одоо багтаамж буюу те тэр 100 гэдэг энергитэй байсан энергийг авч чаддаг бол тэрийг 1000 болгож тэлэх хэрэгтэй. За энергийн тэлэлт буюу одоо тэр одоо сайлаа бэлтгэхэр саваа бэлтгэдэг үг гэдэг чтэй тэрнтэй яг адилхан та бүхэн маань илүү сайн том хэмжээний энергийг их хэмжээний энергийг өөртөө хуримтлуулах чадвартай болох хэрэгтэй ахны. За энерги хуримтлуулах хамгийн энгийн арга бол унтах, хоол идэх, баярлах, хайрлах байдаг. Үүнээс гадна дахиад нэмэлтээр нэг арга бол энергийн тэлэлт хийх явдал байгаа. За энергийн тэлэлтийг бясалгалаар хийж болно. Зан үйлээр зан үйл гэхин цаашаа энергийн ажлуудаар тийм энергийн тэлэлтийг хийж болох нь. За тэлэлт хийн гэдэг нь одоо 100 байжгаад 1000 болсон гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За energy boost гэж би одоо өөртөө нэрлэх дуртай. За энэ дээр energy boost гэдээ хайгаад харуулъя. За бүр юм тесрэлт хийж байгаа юм шиг ийм зүйл болж хувирдаг. Бид нэр анхандаа ийм жижигхэн энергитэй ийм бөмбөлөгтэй байсан бол одоо бүр юм тесрэлтийн хэмжээнд хүртэл томрох боломжтой байдаг. Би яг энэ энергийн буст тэлэлтийг бясалгалын үеэр хийж мэдэрдэг. За энэ бол яг боломжтой зүйл ярьж байгаа шүү за. За дараагийн нэг зүйл. За энергийг дараагийн хамгийн том болгох зүйл бол энергийн дэмжлэгийн систем гэж байна. За яж групп гэрчлэлтэй тийм. За энэ одоо хүмүүс юу нь яагаад ингэ дээр үесээ ингэ тойрч суугаад хамтдаа зүйлүүдийг хийдэг байсан бэ гэхээр би нэгэ дэмжих системийг босгож идэг. За гэр бүл бол таны сэтгэл санааны дэмжих систем болж өгдөг. Санхүүгийн дэмжих систем болж өгдөг. Одоо эцэг их нь одоо анханасаа тийм санхүүгийн боломжтой байсан бол хүүхэд нь амьдрал дээр гарахдаа санхүүгийн дэмжих системтэйгээр амьдрал дээр гардаг гэсэн үг. Одоо жишээ нь хар яриагаар бол би тэгэхэд за наад хүний чинь те эцэг их нь одоо хур баян юм гинлээ тэр гэж мэгээ ярьдаг штэ. Тэр чи яалт ч үнэн бохгүй юу? Бид нар өнөөдөр ийм зарим хүмүүс
эндээс эхэлдэг, зарим хүмүүс эндээс эхэлдэг тий. Ийм янз бүрийн төвшнгөөс эхэлж байгаа. Тэгэхээр тэр төвшин нь өндөр байх тусмаа дэмжих систем нь сайн байна гэсэн үг. За жишээ болгоод яриа те. За одоо яг адилхан бүгдээрээ 30 настай тийм хоёр эмэгтэйг авч үзье. За хоёр эмэгтэйгийн хувьд нэг нь бол ганц бие, нөгөөх нь гэр бүлтэй гэж төсөөлье. За гэр бүлтэй буюу одоо нөхөртэй, тэгээ хүүхэдтэй гээ амьдардаг. Тэгээ хүүхэд нь тийм том болчихсон. Одоо овоо тусдарж байгаа гэж төсөөлье тийм ээ. За гэр бүлтэй эмэгтэйгийн хувьд дэмжих систем нь маш өндөр байгаа. Яагаад тэгэхээр тэр эмэгтэйгийн хувьд дэмжих систем нь нөхөр нь олж өгдөг, хүүхдүүд нь болж өгдөг. Гэр бүлээ авч явах, ахуйн амьдралын асуудлуудыг зохицуулахад гэр бүл нь түүнд хамгийн түрүүний фронтын фронтын түвшний тийм туслах дэмжих систем болж өгдөг. За хэрвээ нөхөр нь хоёулаа мэдээж хэрэг ажил хийдэг байж таарах бах те залуу гэр бүл юм чинь. Тэнгүүд нөхрийнх нь хувьд бол тэр эмэгтэйгийн хувьд санхүүгийн дэмжих систем болж өгнө. Ойлгож байна уу те? За яг энэтэй эсэргүүцүүлээд нөгөө эмэгтэй хэдүүлээ сонирхъя. Тэр эмэгтэй болвол одоо ганц бие тэгэд ажиллаа хийдэг тийм эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйгийн хувьд бол дэмжих систем нь эхний эмэгтэйг бодвол илүү бага гэж үзнэ. Яагаад тэгэхээр гэр бүл байхгүй ганцаараа амьдардаг учраас өвдсөн ч гэсэн ганцаараа өвдөн 20 хилийн шуудаатай гурлаа одоо үүрээд зах явсан ч гэсэн яах нь ганцаараа явах нь байна. За тэгээд санхүүгийн бүх хариуцлага ганцаараа өөрнө. Тэгэхээр дэмжих системийн одоо багтай гэсэн үг. Ойлгогдож байна уу те? За тэгэхээр энэ хорвоо ертөнцийн дээр бид нэр бүгдээрээ ерөөсөй ганцаараа амьдардаггүй. Тэгэхээр бие биенийхээ дэмжих систем болж өгдөг. Найзууд бие биений дэмжих систем болж өгнө. Ажлынхан гэр бүл гэх мэтчлэн тийм ээ. Тэгэхээр бид нар нийгэмд амьдарч байгаа учраас одоо хин сайн сайхан хин амар хэлбэр явж чадах вэ гэхээр өөрийн дэмжих системийг, өөрийн хүрээллийг тийм маш сайн тогтоож чадсан хүмүүс маш гайхалтай, амжилттай, хурдцтай одоо нөгөө өнөөгийн бидний одоо ярьдгаар тий амжилттай, хурдцтай гэдэг ангилалт багтаад явах нэ илүү бас тайван одоо асуудлыг шийдэх боломжтой. За тэгэхээр хэдүүлээ яах нь дэмжих системийг өөрийнхөө дэмжих системийг бий болгох нь байна. За тэгэхээр бид нэр нийгэмд амьдардаг учраас нийгмийн тоглолтыг хийн гэсэн үг. Яг энэнтэй адилхан. Одоо энэ хамгийн чухал хэсэг хэлэх чаа шүү. Энергийн дэмжих систем гэж байдаг. За бид нэр энерги аура гэж бодохоор одоо эрч хүч гэж бодохоор зөвхөн өөрийгөө бодоод байдаг байхгүй юу? Миний энерги бага байна, би ядарч гин гэдэг ч юм уу тий. За би манифест хийхлээр жоохон ингээд биелэхгүй байгаад байна. Намайг хүн ойлгохгүй байна гэд дандаа яг ганцаараа байгаа юм шиг одоо хүн төсөөлдөг. Гэтэл үгүй бид нэр яг өөрсдийнхөө үүсгэсэн дэмжих системийг чин сэтгэлээс ойлгоод чин сэтгэлээсээ ойртуулж чадах юм бол энергийн дэмжих системийг үүсгэж чадна гэсэн. Энергийн дэмжих систем. За энергийн дэмжих систем үүссэн тохиолдолд танд ямар ашигтай вэ? Танд ямар хэрэгтэй вэ гэхээр та ганцаараа манифест хийхгүйгээр одоо бусдаасаа энергийн дэмжлэг аавна гэсэн үг. За энергийн дэмжлэг гэдэг нь за үгүй ядчил те чи сайн байна шүү. Чи энэ дээрээ блоктой байна уу? Чи энэ дээрээ алдаатай байгаа юм болов? Найс нь чам тэгж туслах уу? Би чиний төлөө залбирнаа гэж хэлэх нь хүртэл энергийн асар том дэмжлэг болдог байхгүй юу? Бүр асар том дэмжлэг. Тэгээд за бүгдээрээ манифест болон одоо тэр энергийн одоо ажлуудын талаар яг чин үннийг мэднэ штэ. Оршихуй ертөнцид энергийн хууль гэж байдаг. Энергийн хууль гэж байдаг. Тэгэхээр тэр энергийн хуулиараа одоо тэр зүйлсүүд нь биелэлээ олдог, илэрч гарч ирдэг тийм ээ, илэрч гарч ирдэг. За энийг бол зүгээр манифест гэж нэрлээ сүүлийн үед одоо тренд болоод байгаа шүү дээ. Яг зүгээр ясман дээр хойтлын логик нь айгүй амархан. Та ганцаараа өөрийнхөө 100 гэдэг энергиээр бүгдийг шийдэж болно л доо. Гэхдээ та энергийн дэмжих системтэй одоо системд нэгдэж чадах юм бол таны ганцхан 100 гэдэг энергиэр биш
одоо таны 2 найзын 200 гэдэг дээр нэмэх нь та өөрөөгээд одоо 300 гэдэг энергиэр одоо та бол дэмжигдэх нь байна. За тэгэд энэ энергийн хувьд бол одоо үржигдэж орж ирдэг. Одоо 7749 гэдэгтэй адилхан баггүй одоо хүрдний зарчмаар ажилладаг, нэмхийн зарчмаар биш хүрдний зарчмаар ажилладаг. Таныг дэмжих ганцхан хүн байхад таны 7 хүрдний хэмжээний энергийг тэр хүний 7 хүр дээр одоо үржүүлээ гэж бодоход 49 дахин одоо байгаа хүрдий чинь одоо яа тийм 49 дахин одоо 2 дахин нэмэгдүүлэх нь байна. За хэрвээ таныг дэмжих 2 хүн байлаа, 3 хүн байлаа гэж бодоход яг тэрнийхээ тоогоор одоо нөгөө геометрик прогресс гэж ярьдаг шүү дээ. Геометрик прогрессор өсөж үрждэг байна. Гайхалтай байна. Тэгэхээр та нар өнөөдөр бүр маш гоё мэдээллийг одоо энэ бүр ингээ байдаг үнэн мэдээлэл ахгүй юу? Энийг би та нараас одоо нуух, одоо мөнгөөр худалдаж зарах энэ төр бол ямар сонирхол байхгүй. Зүгээр энийг мэдээд авчих. Тийм ч учраас нийгмийн амьдрал гэж байдаг. Тийм ч учраас гэр бүл гэж байдаг. Тийм ч учраас найз нөхөд гэж байдаг. Бид нэр бие биенийхээ арыг дааж, мөрийг түшилцэж байдагтай яг адилхан. Энергийн хувьд ч гэсэн бие биендээ тэгж супер гоё тусалдаг бахан. За юм байна. За тэгээд energy дэмжих систем гэж одоо байдаг бахан тий. За би энэ зурган дээр одоо нэг за юу ч харлах вэ? За тэгээд хүмүүс угаасаа олон нийтийн газраар зүрх тоолондоо эсвэл бие биентэй уулзаад өнгөрөх тоолондоо хүртэл энергийн солилцоонд орж идэг. За тэгэхээр энергийн дэмжих систем гэдэг нь таних дэмжих ёстой болохоос биш доош нь татах ёсгүй. Энэ нэг чухал хэсэг нь байгаа. Жохон энерги муутай, ууртай, өөрийгөө ойлгож чадаагүй, өөрийнхөө учрыг олохгүй, эмордог одоо тийм хүмүүстэй байх юм бол аяндаа ингээд таны энергийн түвшин чинь яг тэрнийхэн дагуу ингээд доошо уруудаад явчихна гэсэн. Хэрвээ маш гоё өндөр энергитэй хүмүүстэй нэг баг болоод хамтарч ажиллаад найз нөхөд байгаад хүрээлэл болж чадах юм бол яах нь вэ? Яг тэрнийхээ хэмжээгээр дээшээ та илүү сайн татагдаж, дээшээ шидэгдэж өгөх нь байна. За одоо яг энэ зурган дээр харагдаж байгаа бах. Энд одоо хамт сууж бие биенийхээ дэмжих систем болж байгаа хүмүүс энергийн нэгдэлд ордог. За нэгдэл нь нэмэх зарчмаар биш, үржих зарчмаар ажиллана. За хэр одоо энергийн дунд түвшин нь хамгийн өндөр түвшин нь хаана байна? Тэр хүртэл хамтдаа тэлдэг. Гэсэн үг шүү заяа. Тэгэхээр одоо энергийн дэмжих системтэй болно гэдэг нь юм өндөр түвшний энерги барьж чаддаг тийм хүмүүстэй ойр дотн болж нэг бүлгэн болж нэг отог овог одоо юу гэдгийг те крүү болж найзлах хэрэгтэй. За тэгхийн бол таны энергийн түвшин танаас шалтгааллахгүйгээр нөгөө бусад найзуудаас чинь шалтгаалаад маш гоё өндөр олно. Тэгээ бүр үржигдэн. За тэгээ таныг бүгдээр энергийн түвшинд ойлгодог учраас ямар ч харилцааны үйл ойлголцол гарахгүй. За би манифест ингэж хиймээр байна, тэгж хиймээр гингүүт нь одоо тавуулаа нэг баг болцсон байлаа. Энергийн дэмжих систем үүсгэлээ гэж бодоход нөгөө дөрөв нь нэгийгээ дэмжинэ гэсэн. За хорлоо одоо нэг ийм ажил бүтээх чаан гинэ гингүүт дөрүлээ тавуулаа хамтдаа бясалгаад нөгөө хорлоо руугаа энерги шилжүүлнэ гэсэн үг. Тэг гайхалтай биш байна гэж юу? Бүр ингэж болдог. Энэ бол яг одоо мөнгө зээлхтэй адилхан бие биендээ ингээ санхүүгийн тусалцаа үзүүлдэгтэй яг адилхан энергийн тусалцаа үзүүлж байгаа гэсэн үг. За та хэд мань ойлгож байна үү те? За тэгээд миний хувьд гэх юм бол 2 3 дахь жилдээ одоо ингээ манифестээ судлаад өөртөө хэрэгжүүлээд явж байгаа. За Facebook дээр манифест хийцгээе гэдэг нэг групп байгаа. За групп дээрээ манифестийн баг босголтыг хийж эхэлсэн. За энэ маань ямар учиртай вэ гэхээр яг саяны ярьсан тэр энергийн дэмжих системийг үүсгэх гэдэг байгаа байхгүй. За энергийн дэмжих системийг үүсгэх нь за тэгэд дандаа өндөр энергитэй хүмүүсийг одоо сонгож за сонгох нь цаашаа ер нь угаасаа ингээд нийлээд ирэхээр үржигдчихэж байгаа учраас ингээд
пиун гэдэг энергийн буст хийгдчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд энергийн дэмжих системийн баг болгоно. Тэгээд тэд нар 7 хоног болгон хамтдаа сууж манифест хийн, бие чиглүүлнэ. Манифесттэй одоо 6 хүний бүрэлдэхүүнтэй байлаа гэж бодоход нөгөө 5 нь 6 дахь руугаа одоо бурханлагын гэгээлэг хамгийн сайн сайхан гэсэн энерги яах нь шилжүүлж өгөөд тэгээд манифестээ хийх нь байна. За ингэж бодохоор за та ганцаараа манифест хийгээд явж байхад 1 жилийн дотор хэрвээ одоо биелдэг гэж бодъё л та. Зургуулаа нийлээд манифест хийх юм бол таны тэр биелэх хугацаа чинь 6 дахин бага хугацаанд биелэх боломжтой гэсэн үг юм аа. За түүнээс гадна бүгдээрээ одоо энэ сүнслэг үйл явдал, сүнслэг ойлголтууд, энергиуд, бясалгал гэдэг тэр гүн гүнзгий мэдлэг мэдээллийг сонирхдаг учраас би бинийгээ гоё супер гоё дэмжиж өгдөг. Тэгээд одоо ярилцахад хүртэл урамтай, мэдрэмжээ ярина, зүүдээ ярина, одоо энерги яаж өндөр байлгах тухай ярина, амьдралын зөв хэв маягийн талаар ярина. Тэгээд манифест хийхэд одоо хамгийн саад болдог блокууд байдаг тий, бодлын хулгайч, янз бүрийн буруу одоо майндсет тогтцсон тэр блокуудаа би биенийхээгаа засаж өгдөг. Тэгээд одоо жишээлбэл за өнөөдөр өглөө яг манай дэмжлэгийн нэг бүлгэм их хийсэн байхгүй юу? Тэгээд энергийн дэмжлэгийн бүлгэм дээрээ би тэгэхэд зургуулаа суусан юм. Тэгээд зургуулаа суугаад ингээд амар гоё эхлээд энергийн нэгдэл явагддаг. За тэгээд ингээд нэгдлээ хийчээд, цэвэрлэгээ хийчээд за ингээд би биенийхээ манифестыг ээлжээрээ ингээд дэмжиж өгсөн энергиэрээ. За тэгж дэмжихдээ нөгөө нэг блоко олж нээдэг аахгүй юу? Хамгийн түрүүнд манифест хийхийнхээ өмнө за та яагаад одоо тэр зүйл чинь бүтэхгүй гэж бодож ийн вэ гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү блокийн хэсгүүдээ тусгаалчилсан арга аргачлалын дагуу таньж мэддэг. Гэтэл би бүтэн 3 жилийн турш одоо тэр блок тайлах дасгалыг өөртөө хийсэн мөртлөөсөө өнөөдөр дэмжлэгийн одоо тэр бүлгэм дотроо сууж явахдаа анх удаа дахиад өөрөөсөө олж харж байгаагүй тийм блокоо тайлсан. Тэгээд бүлгэм одоо тэр дэмжлэгийн бүлгэм ажиллана гэдэг нь бүр тийм супер үр дүнтэй гэдгийг би бүр гайхаж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр тэр дасгалыг би өөрөө 3 жил хийсэн хүн. Тэгээд одоо байж болох трама, одоо блок юу гэдгийг те бодлын улгаач, буруу майндсет гэд аминдаа тэрийг ингээд нэлээд сайн чигдрүүлээд засцсан гэд өөртөө итгэцэн явж исэн нөхөр чинь тэр одоо анх уулзж байгаа 5 хүнтэйгээ шууд бүлгэн болоод би бинийгээ ингээд шалгаад энерги шилжүүлээд блокийг арилгаад эхлэнгүүт бүр ингээд сонгины хайлс хууларж байгаа юм шиг дотроос нь дахиад нэг юм гараад ирж байгаа байхгүй. Тэгээд тэр ойлголтыг эннээс болоод миний ингээд сүулт бодоод байсан манифест маань биелэхгүй байсан байж тээ. Тэр ажил жоох ингээд урагшгүй байгаад байсан байхгүй. Тэгээ би тэрийг олж мэдчихээд бүр ингээд за энэ бол бүр үнэхээр одоо бүлгэм ажил гэдэг болвол аюу чухал өндөр үргэлжлэлтэй. Тэгэд энерги одоо үржигддэг гэдэг нь бол дахиж өнөөдөр өөр дээрээ баталж авсан. Тэгээд одоо нэг хүний толгой бодохоос одоо 2 хүний толгой бодох нь илүү үр дүнтэй гэдэг үг байдаг штэ. Яг тэрний адил миний одоо тэр блок яагаад тэр манифест биелэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал дээр нөгөө 5 хүн маань маш хурдцтай ажиллаад өгч байгаа байхгүй. Тэгээд тэр ажил нь энерги ажил нь хийгдээд дуусмагцсан яах нь тэр нөгөө сонгины альс шиг тэр өөрөө ч мдээгүй аюу олон сар жил явцсан юм нь тайлагдаад тэгээд бүр ингээд амар өндөр хэмжээний мэдрэмжийг одоо аваад тэгээд удахгүй тэр маань биелэх байх гэж бодчихъя. Тэгээд ямарсан өнөөдөр бол тэр блок гаргасан өөрийнхөө нэг блокоо тайлж авсандаа баяртай байгаа. Тэгээд блок тайлна гэдэг чинь vice versa нөгөө талаасаа нөгөө бодсон сансаа ажиллана сэтгэлчлэн бүтнээ гэсэн утгатай шүү дээ тийм ээ. За нэг юм байна. Энергийн дэмжлэгийн системийг бүгдээрээ үүсгийа гэд ярьж байгаа. Тэгээд энергийн дэмжлэгийн систем гэдгийг бүр энэ юусоо хүүхдийн тоглоом биш ээ.
асар хариуцлагатай зүйл байдаг. За өнөөдөр ингээд бид нар тавуулаа нийлээд нэг бүлгэн боллоо гэж үзье. Дэмжлэгийн системээ үүсгэж штэ. Бүр хүчээр үүсгэж байгаа хгүй. Тэгээ бүлгэн болоход хэрвээ та эмороод сэтгэлээр унах юм бол бүлэгмийнхаа хүмүүстэй энергиэрээ холбогдсон учраас нөгөө бүлэгмийнхаа хүмүүстэй баг зэрэг нөлөөлж магадгүй. Тийм болохоор танд эморох эрх байхгүй, танд одоо залхуурах эрх байхгүй. Тийм хүнтэй хэрэлдэж одоо энерги доошлуулах ямар ч эрхгүй боллоо гэсэн. Яа тэгэхээр та нөгөө дөрвөн хүнийхээ энергитэй ингээ холбогдсон учраас тэр дөрвийн өмнө тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байгаа гэсэн үг шүү дээ. Харин одоо бусдад өгдөг хүн одоо өөдөлдөг гэдэг шиг те givers gain гэдэг үг гэдэг шүү дээ. Өгдөг хүн өөдөлдөг гэдэг шиг үргэлж ийм одоо цоглог, эрч хүчтэй, энерги өндөрт барьсан одоо бусдад өгсөн, талархал илэрхийлсэн ийм одоо тэр өөдрөг байдлаа хадгалж чадах юм бол багийнхаа үлдсэн дөрвөн хүнээ яг тийм өөдрөг төлөв рүү татна гэсэн үг байхгүй, татна гэсэн үг. Амьдралд юу ч болохыг бид нар одоо мэдэхгүй шүү дээ. Одоо заримдаа одоо таагүй хин нэг нь өвдөх гэх мэтчлийн зүйлүүд тохиолдно. Тэр үед сэтгэлээр унана. Бид нар ч робот биш юм чинь сэтгэлээр унах энэ төр тохиолдол байгаа. Тэгэхээр хэрвээ танд жоох эвгүй болчих юм бол үнэхээр одоо дэмжлэгийн бүлгэмээсээ очиод туслалцаа одоо хүснэ гэсэн үг байхгүй юу? Одоо call on duty гэж ярьдэн штэ. Одоо call on duty гэдэг монголоор юу гэх юм бэ? За баг хамуудаа найшир гэсэн утгатай. Хамуудаа найшир гэсэн утгатай байхгүй. Тэгээд нөгөө дэмжлэгийн энергийн дэмжлэгийн бүлгэм дээр очиод одоо надад үнэхээр ийм одоо асуудал тулгараад байна. Надад жоох ирч хүч одоо өгөөрэй, над руу энерги явуулаарай, надад гэрлээ өгөөрэй гэдэг юм бол тэгж одоо тусламж гуйх хэрэгтэй гэсэн. Тэгээ нэг гоё юм нь одоо энэ одоо сүнслэг community, бясалгалынхан, йогийнхан эдэр чинь ерөөсөө тийм юм одоо тийм ичээд ах зүйл байдаггүй. Яа тэгэхээр хүн болгон гутардаг, хүн болгон уйлдаг, хүн болгон өөдөлдөг, дэвшдэг, баярладаг гих мэтчлэн энэ бол this is life тэ энэ бол амьдралын нэг хэсэг гэдгийг одоо бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг тийм аюу нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэгэхээр бүр энэ нээлттэй сэтгэлгээтэй хүмүүс чинь бие биендээ асар их тусыг хүргэж чаддаг. Тэгээ энэ бол бодит тусламж байдаг. Энергийн тусламж гэдэг бол бодит тусламж байж чаддаг. За тийм байна. Тэгэхээр энийг бол би баг 2 жил хүсэж мөрөөдөж ирсэн. Тэгээд яг нөгөө манифестийн нэг техникүүдийг анх судалж байхад сайтны коктейл үдшилэг гэдэг нэг аргачлал харж ирсэн баггүй дээ. Тэрэн дээр болохоор одоо коктейл үдшилэг дээр 50 хүн ирсэн бол 50-ла ирээдүйн өөрөөрөө зочилж ирдэг. Тэгээд би 10 жилийн дараа одоо юу гэх юм те тийм амжилттай одоо эмэгтэй байна гэх юм бол тэр дүрээрээ зочилж ирнэ гэсэн. Тэгээд тэр одоо 50 ирсэн хүмүүстэйгээ ингээ ба гэ ярилцаад тэг коктейл үдшилэг юм чи нэтворкинг хийн штэ яриа хөөрөө явуулна. За ингэх зураа тэр манифестыг хийдэг тийм техник гэдэг байхгүй. Яг энийг тогтмолжуулсан хувилбар нь энергийн дэмжлэгийн системийг босгох явдал юм. Нэг зүйл байдаг. Энергийн дэмжлэгийн системийг ингээд босгоод одоо та бүхэн одоо найзуудаараа ч юм уу босгож болно тийм үү? Найзуудаараа ч юм босгож болно. Гэхдээ заавал удирдах нэг хөтөчтэй байх хэрэгтэй байдаг. Тэр хөтөч нь яах вэ гэхээр нэг хүний одоо зарим тийм хүмүүсийг хитрхи их энергийн хувьд туйлдуулж ядраахгүйгээр заримыг нь хитрхи их одоо энергийн огцом өсөлтөнд оруулахгүйгээр маш гоё тэгж балансыг нь бариад одоо нөгөө манифест хийх, энерги цэвэрлэх, хөгжүүлэх гэдэг тийм чухал хэдэн үе шатууд байгаа шүү дээ. Тэрийг нь хөтөлж авч явдаг гэсэн үг. За миний хувьд гэх юм бол нөгөө бясалгалын багш хийдэг, тийм манифест центргээ баахан сургалт арга зүй өдр юмнууд одоо мэддэг учраас одоо энэ хөтөж хийхэд бол надад айгүй нэг тийм хэцүү зүйл байхгүй. За тэгээд энэ хөтчөө хийгээд их тийм танихгүй хүмүүсүүдийг одоо ингээ баг болгоод энергийн дэмжлэгийн систем босгож эхэлж байгаа. За тиймэрхүү байна. Тэгээд өнөөдрийн миний сэдвийг сонсонд баярлалаа. Асуух зүйл аль бичээрэй.